Солонгосоос эх орн руугаа мөнгө шилжүүлдэг гадаад иргэдийн хувьд цаашид валютын ханш улам өндөр болох магадлалтай байна. Өнгөрсөн 7 хоногт воны ханш бага зэрэг чангарч 1 ам доллар 1520 вонд хүрч байсан бол 1504 вон орчим болж буурлаа. Энэ нь Америк болон Ираны хоорондын хилэлцээ ахицтай байна гэсэн үлээлтээр дэлхийн хэмжээнд хурцлт байдал намтснаас гадна олон улсын газрын тосны үнэ буурч санхүүгийн зах зээл тогтворцонтой холбоотой юм. Үүнээс гадна Солонгосын дотоодын экспортлогч компаниуд ам доллар худалдсан нь воны ханш чангарахад нөлөөлсөн байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Солонгосын хөрөнгөний зах зээлээс хувьцаагаа цэвэр дүнгээрээ худалдсаар байгаач хөрөнгөний гадагшлах урсгал өмнөхөөс харсан дүр зурагтай байна. Үүнээс шалтгаалan ханш улам буурч гадаад шилжүүлэг хийхэд илүү ашигтай болох уу эсвэл эргээд өсөх үү гэдэг нь шийдэгдэх төлөвтэй байгаа мэ. Та Солонгосоос үргэлж хамгийн өндөр ханшаар Монгол руу мөнгө шилжүүлэх боломжтой аппликейшн хайж байна уу? Яг одоо Cross аппликейшнийг татж аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ProPolicy байрлах бүртгүүлэг товчон дээр дарж авна.